Тийм ээ. За одоо ингээ бөхчүүд барилдахаар ингээд унахын юм гин, бэртгэхийн юм гин, халтарч унахын юм гин гэж. Энэ дээр бол халтаргаа байхгүй. Манай урдах зүйлэг маань ямар байлаа тэр чинь зүгээр шорон дээр уусан хөвс үзтэй тийм ээ. Тэгээ дээр нь бороо орохоор ус тогтчихно. Тэгээ бид нар чи усан дээр барилддаг тийм ээ. Тэгээ халтарч унах нь одоо хэн давсан мэддэггүй хэн лам болдог, хэрүүл шууган болдог. Тийм зүйл байхгүй. Тэр урд нь бол шууд шорон дээр газар дээр ав шиддэг гэсэн болоод энэ чи баг харьцангуй зөөлхөн намаг ихтэй ингээ бамбар зав яадаг. Яг FIFA-гийн тэгээд бас нэг зүйл яриа. Энэ одоо улсын төсөөс гараагүй шүү дээ. 1.2 тэрбум төгрөг одоо улсын төсөөс гараад одоо энэ том шилдэг дэвшлээ гэж хүмүүс яриад байгаа. Энийг бол одоо энэ компани өөрөө гаргаж стожоно янзалж байгаа. Энд чинь нөгөө энэ зэнгэлгч нь 51% нь одоо танай компани 49% нь нийслэл Улаанбаатар эзэмшдэг шүү дээ энэ чинь. Тийм учраас одоо энэ 51% нь эзэмшиж байгаа компани бол өөрийнхөө хөрөнгө санхүүгээр гаргаж ирж тогтчлтыг хийсэн гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш одоо улсын төсвөөс янз бүрийн мөнгө зараад хийсэн зүйл байхгүй. Хөрөнгө санхүү хүндхэн байгааг та бүхэн мэдж байгаа. Тийм учраас илүү зардал гаргахгүй аль болохоор өөрсдийнхөө дотоод нөөц болцоог ашиглая гэж бодож байгаа. Тэр энэ 7 сарын 14-нд гадны нэг баахан үнэтэй хамтлаг авчир тоглох баахан ярьсан тийм үү? Тийм зүйл байхгүй. Би одоо наадмын комиссийн дараагийн хувьд албан ёсоор үүрэг өгсөн. Улс орны эдийн засгийн амьдрал хүнд байна. Илүү дутуу мөнгө зарах бололцоо бидэнд байхгүй байна. Тэгээд энэ чинь үндэсний маань баяр наадам учраас өөрсдийнхөө одоо соёл урлагаар өөрсдийнхөө үндэснийхээ одоо дээл хувцаар гойж харин гадаадд өөрсдөө сурчлах ёстой шүү дээ. Тийм учраас одоо тэр 7 сарын 14-ний өрөө манай өөрсдийн маань одоо хамтлагууд төв зэнгэлгээ юунд Скотын талбайд тоглолтоо хийн шүү гэдгийг одоо бас албан ёсоор хэлье. Тийм учраас нэг юм дээр цэг тавьж гин гадны хамтлагээр тоглоно гэсэн тийм зүйл байхгүй ээ.